Улсын хурал асуулгын цагтаа босноос хойш 3 дахь удаагийн мэтгэлцээ эхэлж байна. Энэ удаад гишүүдэд ерөнхий сайдаас асуух маш их зүйл байгаа. Учир нь намрын чуулган нээлттэй хийснээс хойш эрх баригч Монгол Ардын намынхан нам дотроо зодтолцсон болохоос биш. Улс орны өмнө тулгамдсан асуудал төдийлөн анхаарал хандуулсангүй. Энэ намар багш нар ажил хаялаа, эмч нар ажил хаялаа. Хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдлээ. Бензин тасарлаа. Харин одоо утааны улирал эхэлсэн. Томуу өвчнөд игдсэн хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтцгээж байна. Улаанбаатарын утаа байдгаараа л байна. Хятадаас 1 тонн нүрсийг сая орчим төгрөгөөр авч байгаа. Тэглээгээд утаа буурахгүй л байна. Харин Монгол Ардын намын дарга нар нам доторх өрсөлдөөнд ялахын тулд бүхнээ зориуллаа. Улмаар засгийн газрын бодлогын үндсэн хэрэгсэл болох улсын нэгдсэн төсвийг хүртэл улс төрийн 8-ны хэрэгсэл болгов. Эцэст нь ерөнхий сайд Гомживын зандан шатартаа улсын хурлын 71 гишүүний саналаар огцорсон атлаа үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр суудалтаа үлдсэн анхны ерөнхий сайд гэгдэх өвөрмөц амжилтын эзэн боллоо. Мөн Монгол Ардын намын даргаар сонгогдсон Нямосрын учрал та 5 намын төлөөлөл бүхий улсын хурлын эндэр дээр гараа суучлаа. Одоо та нөхд минь санд суудлаа хуваарьж дууссан бол үндсэн ажилдаа орцгоох уу гэж хичээглэн хүсье. Тэгвэл улс оронд минь нөхцөл байдал ямар байна вэ? Улсын хурлын чуулганы танхимд яригдж буй улсын төсвийн хөрөнгө оруулалт элдв мега төслийн өртөг их найдаар хэмжигддэг болсон. Хамгийн багадаа л хэдэн тэрбум төгрөг гэж ярьдаг. Улаанбаатар хотын захирагч 1 км автозамыг 70 тэрбум төгрөгөөр барина гэж ярьж байна. Сүүлдээ бүтээн байгуулалтанд битгий хил эрх баригчдын хулгай их найдаар хулгайлаад байна гэж бодохоор эдийн засаг үнэхээр сайн байгаа ч юм шиг. Гэвч бодит байдал ямар байна вэ? Иргэдийн амьдрал ямар байна вэ? Тэгээ жаахан амьдралтай зүйл ярих гэж бодож байна. Өнөөдөр дэлгүүрт атар талх 2600 төгрөгөөр зарагдж байгаа. Тэгвэл ердөө 4 жилийн өмнө атар талхны үн 1300 төгрөг байжээ. 4 жилийн дотор талхны үн 2 дахин нэмэгдсэн байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн ийхүү нэмэгдэж байгаа. Иргэдийн орлогын өсөлт үнийн өсөлтөд гүйцэхэ байлаа. Тэгвэл засгийн газраас богино хугацаанд айл өрхийн өдөр тутмын зардал амжиргааны өртөг санхүүгийн дарамтыг бууруулахын тулд ямар бодит арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар тодорхой шийдэл нэрлэнэ үү гэж ерөнхий сайд танаас эхний асуултаа асуух байна. За, жаргалан гишүүний зөвөө. Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Одоо гадаад зах зээл дээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үн бараг 2 дахин унж, төсвийн орлого дасарч, за дотооддоо улс төрийн тэмцэлтэй парламент, за улс төржилт, за шатахуун, нефт биднээс шалтгааллахгүй олон сорилтуудыг засгийн газарт авч амжилттай ажиллаж байгаа. Ийм учраас засгийн газрын гадаад зах зээлийн өндөрлөл төсөв туршиж байгаа өндөрлөлийг даван туулахын тулд байгуулагдсан өдрөө ажилдаа шамд орж ард түмнийхээ нуруунд дээр энэ ачаа дарамтыг өөрчлөхийн тулд төсвийн тодтолыг хийсэн. Энэ бол бодиттой ажил. Монгол улсын түүхэнд анх удаа улсын төсвийн зардлыг 2.2 их найдаар таньж үргэлжлэн зардлуудыг танснараа та бүхний баталсан тэр хэд хөөсрүүлсэн төсвийг чинь зөв голдорт нь оруулж чадсан. Ингэснээрээ валютын ханш $4,000 ханш 4,000 төгрөг хүрэх тооцооллыг бид бууруулж өнөөдөр долларын ханш 50-60 төгрөгөөр буурчаад байна. Одоо өнөөдөр 3,559 төгрөг байгаа. Тэр үед 3,600 гарцсан байсан. Энэ бол шууд импортоос хамааралтай манай бүтээгдэхүүний инфляцийг хөөрөгдөд энэ бол ард түмний амьдрал карманд шууд хөндөр тусах байсан. Төсвийн алдагт 2.2 их найдаар энэ хөөрөж байгаа зардал чи өөрөө инфляцийг 14.5% төрөх байсан. Бид нар ерөөсөө ус төржээгүй ард иргэдийнхээ амьдралыг хамгаалахын тулд ард түмнийхээ энэ халааснаас хулгайлаад байдаг тэр инфляцийг үнийн өсөлтийг хязгаарлахын тулд энэ төрийн данхайсан бүцийг таньж төсвийн зардлыг хэмжсэн. Та бүхний хамтарсан засгийн газрын данхайлагдсан байсан төсвийг чинь бид таньсан. Үүний тулд авилгатай тэмцэх ажлыг зохион байгуулсан. Энэ авилга хулгайтай тэмцэх ажлын чинь үр дүнд өнөөдөр 300 гаруй хэрэг шүүгт шийдвүүлээ шилжигдэж байна. Энэ бүхний чинь үр дүнд бас төсвийн өөр ашиг энэ дотоод үршгийг сайжруулсан. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үн 2 жилийн өмнө та бүхний засгийн газар байгуулж байгаад $250 байсан. Өнөөдөр $70 болж унчаад байгаа. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн. Ийм хүнд эдийн засгийн нөхцөл байдлуудыг давахын тулд бид ард иргэдийнхээ нуруунд дээрээс ачааллыг авч энэний үр дүнд 12 сүүлийн 8-9 сард анх удаа төсвийн тэнцэл дараалан $70 сая, $240 сая ашигтай гарч
гадаад валютын ханш тогтворж валютын нөөц бараг 6 тэрбум долларт хүрлээ түүхэндээ анх удаа Монголын. Энэний үр дүнд ханш чинь тогтворж буурж байна. Инфляц буурж байна. Энэний үр дүнд тасралтгүй буурж исэн иргэдийн энэ амьдралыг дороотуулж исэн үнийн өсөлт, орлогын дутагдал хамгийн гол нь иргэдэд орлого хүрдэхгүй байсан. Үнийн өсөлт энэ хоёрыг хязгаарлаж одоо бодит төсөлд анх удаа 4% хүрсэн. Энэ бүхэн бол одоо яг иргэдээ чиглэсэн энэ бодлогоодын үр дүн, энэ авилга хулгайтай тэмцэж байгаагийн энэ хамтарсан засгийн газрын үед данхайлгдсан тэлцэн төсвийг За ерөнхий сайдаа гадаад шокийн талаар ярьж байна. За гадаад шоктой бол дэлхийн бүх улс орнууд адилхан нүр тулж байгаа. За тэр утгаараа бол ерөнхий сайд засгийн газрын үйл ажиллагаа энэ гадаад шокуудыг хэрхэн яаж амжилттайгаар даван туулах уу, яаж зөв бодлого баримтлах уу гэсэн тийм үндсэн даалгавартай байдаг. За хоёрдугаарт нь танай засгийн газар гэж маш ихээр ярьлаа. За танд сануулхад 2016 оноос хойш одоо 10 дахь жилдээ Монгол Ардын нам үнэлэхгүй олонхоор одоо энэ парламентод засаг бариад 10 дахь жилдээ очиж байна. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд ажилласан хамтарсан засгийн газар бол Монгол Ардын намын засгийн газар байсан. За тэрхүү хамтарсан засгийн газарт ардчилсан намын 8 сайд урилгаар оролцож тодорхой ажлуудын бас ард гарахыг зорьсон. За дор бүрнээ тодорхой бас амжилт олтуудыг бол хийсэн байгаа гэж бодож байна. Гэхдээ улс төрийн бодлогын манлайлал санаачлага бол зөвхөн Монгол Ардын нам дээр бас сүүлийн 10 жил явж байгаа шүү. Тэгээд тэрийг бас танд сануулахыг хүсэж байна. За тэгээд бид өнөөдөр амжиргааны өртгийн талаар ярихыг зорьсон. За амжиргааны өртөгт хамгийн гол нөлөөлж байгаа зүйлүүд. За сая би атар далхны үнийг ярьлаа. Тэгээд засгийн газрын тэргүүний хувьд импортлогч улс биш үйлдвэрлэгч улс орн болно. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж маш ихээр ярьдаг. Тэгээд хөдөө аж ахуйн салбарын бас үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэж танай засгийн газар ярьдаг. За энэ салбарыг толгойлж исэн хүн маань одоо эдийн засгийн хөгжлийн сайд дээр бас ажиллаж байна. За өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт Атрийн аян үндэсний хувьсгал шинэ хоршоо цагаан алт гээд маш олон юм хөтөлбөрүүд хэрэгжсэн. За тэглээгээд иргэдэд бодиттой бас мэдгдсэн зүйл хараахан алга байна. За энэ зүйл дээр бас нэг зүйлийг хэлэхэд энэ олон татаастай зээлүүд төсөвдөр явж байгаа. Татаастай зээлийн хэмжээ 2.3 их найд төгрөг болсон байна. За энэ банк санхүүгийн салбарт бас давхар зах зээлийг үүсгэж байгаа ийм сөрөг нөлөөлөл бий болгож байна. Жинхэнэ жидүүчин гэж бидний хэлдэг бор зүрхээрээ элдв янзын улс төрийн хамааралгүй бор зүрхээрээ ажиллаж байгаа жинхэнэ жидүүчд маань бол 30% зээл арай хийж авч яхад тодорхой улс төрийн хамааралтай. За дээрэс нь мэдээлэл дойрхон сонгуулийн санал өгөх болцсохгүй тийм хүмүүс бол одоо 33% зээл аваад ингэж ажиллаж байна. За энэ бол банк санхүүгийн салбарт бол ийм давхар зах зээл үүсгэж ийм зах зээлийн хуваарлт, нөөцийн хуваарлтыг бол маш буруу тийшээ авч явж байна. Тэгэхээр та бол одоо бас банкны салбарт ажиллаж исэн хүн энэ санхүүгийн салбар дээр байгаа зах зээлийн бус одоо энэ өрсөлдөөнд бус орчинтой ер нь цаашд яаж тэмцэе гэсэн бодолтой байна вэ? Бодитоор яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих вэ? Тэр нь альва үйлдвэрлэлийг бүтээн байгуулалтыг нураахад бол нэг хэн жил, бүтээн байгуулахад тэрийг сэргээн босгоход бол олон жил шаарддаг юм байна. Ерөөсөө манай өмнө чөвчллийн алдаатай бодлого, за тэгээ залгуулаад дэлхийн худалдааны байгууллага дэлгэхдээ дотоодын зах зээлээ хамгаалаагүй гэдгээс шалтгаалаад манай дотоодын үйлдвэрлэл үндсэндээ дампуурч 4382 одоо аж ахуй үйлдвэрийн газрууд үндсэндээ ховжил нарийн дор алга болоод тоног төхөөрөмж нь урагшаа хойшоо ачигдаад ингээ үндсэндээ бид үйлдвэрлэгч улс биш болсон. За таны нэр дурдаад байгаа хүнсний хувьсгал цагаан алт зэрэг хөтөлбөрүүдийн үр дүнд өнөөдөр манай ноолуурын салбар гэхэд одоо 247 сая долларын самс ноолур тэр хэмжээгээр эмэгтэй ажлын байр нэмэгдэж байгаа. Одоо нэг шат өгч байгаа. Ахаад нэг шат бол бид одоо утас үйлдвэрлэдэг. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм бол бид нөгөө ухдаг шар алтнаас ургадаг цагаан алт ноос ноолуураа дэлхийн валют болгож гарах болцоод. Үүний тулд шин зах зээлийг нээж Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцээр нэгтгэхэд бид энэ 1 тэрбум доллар хүртэл зөвхөн ноолуур ургааж жил болгон төлж ичээдэг энэ баялгаа эргэлтэнд оруулах болцоод. Одоо ноолуурын салбар сэргэж байна. Манай самх хүчин чадал 100% хүрчлээ дотоод. Энэ 247 сая доллар гэдэг илүү өндөр өртөгтэй 30-40% нэмэн өртөг шингэсэн юм үйлдвэрлэл бий болж байгаа. За хүнсний хувьсгалч гэсэн тэр нийтдээ 56 шинэ үйлдвэр байгуулагдсан байна. Одоо бид энэ үйлдвэрийн тоог 100% түргэж эхний ээлжинд дотоодынхоо хүнсний хэрэгцээг өөрсдөө хангадаг болчвол иргэдийн амжиргаанд тустай. Амжиргааны өртгийн хэрэглээний саксны багцад байдаг гол бүтээгдэхүүн бол хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Ийм учраас одоо бид
тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг одоо жишээлбэл өндөг гэдэг юм уу, дахиа гэдэг юм уу, энэ бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл нэмэгдээд 100% импортын хамааралтай байсан бол эдийн засгаа дэмжихийн бодлого бол бодитоор гэж байна. За тэгэхээр таны ярианаас ойлгохтой бол хөнгөлтэй зээлийн тогтолцоо бол ингээд явсаар байх юм байна. За та тэгээд эрчим хүчний салбарыг бол хөгжүүлэхдээ нийлүүлэлтээс эхлэхгүй эрэлтээс нь эхлэнэ гэж үзлээ те. Тэгээд яг энэ дээр бол одоо макро эдийн засгийн бодлогын хувьд бол ардчилсан нам бол ямар бодлого барихыг зорж исэн бэ гэхээр төсөв мөнгөний бодлогын хүрээнд ерөнхийдөө нөгөө нийлүүлэлт талдаа илүү төлхөө дэмжих бодлогыг бол бямагт барьж ирсэн. Та бүхэн маань бол нөгөө эрэлтийг дэмжих буюу одоо нөгөө эдийн засгт мөнгө нийлүүлэх, элдв янзын халамж тэр одоо хөнгөлтэй зээл маягаар эдийн засгт руу мөнгө шахах тэр бодлогыг дэмжсэний одоо үр гайгаар гэдгийг үр нөлөөгөөр одоо өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээд байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бас одоо эргэж харна уу гэж хүсэх байна. За тэгээд үргийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн яаж ч нэмэгдсэн гэсэн монголчууд бид яаж хийж байгаад хоол хүнсээ болгочдгоо. Гэтэл бас урт хугацааны хөрөнгө оруулалтууд байна тийм ээ. Ялангуяа залуу гэр бүлүүд, шинэ гэр бүлүүдийн хувьд энэ орон сууц худалдаж авах бол одоо хамгийн том хөрөнгө оруулалт байдаг. Гэтэл орон сууцны үн 3 жилийн өмнө 1 м квадрат шинэ орон сууцны үн 3 сая төгрөг байсан бол өнөөдөр 5 сая төгрөг болоод тусцсан байж байна. Ердийн нэг залуу гэр бүл 60 м квадрат орон сууц худалдаж авахад 300 сая төгрөг шаарддаг. Гэтэл 6% ипотекийн зээлийн дээд хэмжээ 150 сая төгрөг хэвээр байгаа. 30% урьдчилгаа төлөө 6% зээлд хамрагдлаа гэхэд 1 сарын эргэн төлөлтийн хэмжээ 2.7 сая. Нэг өрхийн дундаж орлого 3 сая төгрөг хүрэхгүйтэй байгаа шүү дээ. Тэгэхээр би та нөгөө тоо ярьдаг хүн учраас тоо хэлээд байна л да. Тэгэхээр дундаж залуу гэр бүл ерөөсөө орон сууц худалдаж авах тийм нөхцөл болцоогүй болчлоо. Тийм ч учраас одоо залуучууд маань бол гадагшаа гарахыг илүүд үзэж байна. Тэгжээж ядаж нэг орон байрныхаа асуудлыг шийдъя гэсэн ийм бодлого. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол Ардчилсан намын засгийн газар бол ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн, за барилгын материалын үйлдвэрлэлийг бас нэмэгдүүлсэн ийм зүйлүүдийг хийсэн. За одоо таны засгийн газрын хувьд бол одоо ямар бодлого барих вэ? Жаргалан гишүүнтэй нөгөө яг агуулга нь адилхан боловч таны яриа яг хоёр зөрчилтэй болчиход байгаа. Би нийлүүлэлтэд дэмжигээд байгаа байхгүй. Эрчим хүчнээч тэр одоо сэргээх тэрчим хүч гэхэд батарейтайгаа 10 цент үрчээд л да. Зүгээр дангаараа 5-6 цент, 3-4 цент руу хямдруулах ногоон эрчим хүчний ийм шин технологи нэвтрүүлэхээр энэ тодорхой төслүүд 5 жилийн өмнө чиглэл тусгацсан байгаа. Яг тэнтэй адилхан жишээлбэл барилгын салбарт би нийлүүлэлтийг дэмжих бодлогыг төрүүлж байна. Ингэж барилгын үнийг буруулахгүй бол ипотекийн зээл чи эрэлтийг нь дэмжиж байгаа байхгүй юу? Та бүхний хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл бол манайх өөртөө барилгын материал үйлдвэрлэдэггүй байхад ус ипотекийг эрэлтийг дэмжчихээр импортоор дэмжиж барилгын материал, ган төмөр, цемент бүгд импортоор аваад ингээ валютын ханшиж өсгөөд валютын ханшиж эргээд инфляцийг өсгөөд иргэдийн хэмжээнд хүндэрч болоод байгаа. Ийм учраас эрэлт нийлүүлэлт хоёрыг дэмжихгүй бол дан эрэлтийг дэмжиж ахаар орон сууцны үн тасралтгүй өсөд таны эснэр 3 сая байсан бол одоо ингээ даблдаад өссөн 6 сая. Зөвхөн өнгөрсөн 2 жил тэгэхэд 24% өсчлөө. Тийм учраас бид орон сууцчуулалтын банк байгуулж эрэлт нийлүүлэлт хоёулангийн дэмждэг affordable housing буюу орлогод нийцсэн орон сууц барьдаг хот хөдөөд Улаанбаатар хотод тэгэхэд 83 мянган өрх айл одоо 3-аас 5 сая төгрөгийн орлоготой тэрэнд нийцсэн тэр орлогод нь нийцсэн орон сууцыг барьж байгуулдаг хэрэгтэй. Тэгвэл зөвхөн эрэлт дэмжиж ахаар худлаа авах чадвартай энэ туулын голоос урагшаа хам уул дүүрчин тэр чигээр хороол болоод өндөр өртөгтэй орон сууц үний ч өсгөөд идэг. Яг нөгөө нэг бага орлоготой иргэдэд нийцсэн орлогод нь нийцсэн орон сууцны бүтээмэл байхгүй. Ийм учраас эрчим хүч төр орон сууц ч гэсэн тэр нийлүүлэлт талынхаа бодлогыг дэмжиж, нийлүүлэлт дотор орцуудынхаа бодлогыг дэмжиж, ерөөлөл цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, гангийн үйлдвэрээ дэмжиж хямд өртөгтэй орон сууц баригдах. За тэр хэмжээгээр иргэдэд орон сууцжуулах, Улаанбаатар утааг болох зөвхөн халаагаараар биш орон сууцнд орж иж 21-р зуунд одоо хүн шиг амьдрах. За Ардчилсан нам засаг барьж явах үе шинжилгээний засгийн газрын үед бол энэ барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр бол маш олон ахиц дэвшилт гарсныг бол та хүлээн зөвшөөрж байгаа юм байна. За Ардчилсан намын хувьд бол эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж буй явдал ямагч шүүмжлэлтэй хандж ирсэн. Аливаа эдийн засгийн харилцаа зах зээлийн зарчмаараа хөгжиж, эрүүл өрсөлдөөн явагдах учиртай. Тиймээс шинээр төрийн өмчит аж ахуй нэгж байгуулахгүй байх, одоо байгаа төрийн өмчит аж ахуй нэгжүүдээ аль болох хувьчлах бодлого баримтлахыг одоо танай засгийн газраас ч гэсэн бас шаардсаар ирсэн байгаа. Гэтэл та бол одоо орон сууцчлалтын банк байгуулнаа гэж яриад байгаа. Монгол улсын банк санхүүгийн салбарт бол одоогоор 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж байна. За тэр дунд төрийн банк гэж бас ашигт ажиллагааны хувьд бол бас учир дутагдaltaй.
ямагт хоцордог төрийн өмчийн банк байгаа. За энэ банкыг ч гэсэндээ бас хувьчлахын зүйтэй гэсэн юм байр суурьтай байдаг. За мөн одоо түүнээс гадна ипотекийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу ийм тогтолцооных нь арга хэлбэрээр хөгжүүлж ирсэн одоо 10 гаруй жилийн туршлага байгаа. За тэгэхээр энэ орон сууцчлалтын банк гэдэг зүйл чинь энэ тогтолцоог эвдээд тэгээд одоо сүүлийн жилүүдэд одоо хувийн арилжааны банкуд бол одоо ипотекийн зээлийг бол өөрсдийнхөө их усүрийг за олон улсын зах зээлээс бас энэ ногоон их усүрийн зээлүүдийг татах замаар бол одоо ипотекийн зээлийг өөрийн санхүүжилтээр олгодог болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүх зүйлээ бас эвдэх ийм санаачлага орж ирж гин гэж харж байгаа. Тэгэхээр бид цаашид бол хоёр дахь зах зээлээ улам хөгжүүлэхдээ дотоод гадаадын хөрөнгө оруулалт татах замаар энэ одоо барилгын салбарыг энэ ипотекийн зээлийн их усүрийг бол нэмэгдүүлэх боломж байна гэж харж байгаа. За тэгэхээр бол цаашдаа бол одоо энэ орон сууцчлалтын банк гэдэг дээр бол одоо маш эсрэг байр суурьтай байгаа гэдгээ бас хэлье. Тэгээд энэ тогтолцоогоо яаж одоо илүү эвтэйхэн одоо байгаа зүйлээ илүү одоо төгөлдржүүлэх замаар авч явах уу гэдэг дээр анхаарал хандуулж гэж бас хүсэх байна. За ер нь өмч хувьчил гэдгийг оновчгүй буруу зохион байгуулснаас шалтгаалаад нийгэмд бол хувьчлалын талаар их сөргөө ойлголттой болсон юм бэл. Тийм учраас төрийн банкыг хувьчлан хэн хувааж авах гэж байна гэдгийг ийм л ойлголттой хилцүүлгүүд сая явж үзэхэд энэ зүүнний хугацаанд тийм ойлголттой байна. Тэгэхээр энэ бол бид тийм учраас IPO гарах буюу 22 компанийг судлаад 9 компани төрийн эмчийн компанийг төрийн банкыг оролцуулаад одоо олон нийтийн болох юм чиглэл барьж байна. Илүү олон нийтийн хяналтанд олон нийтийн паблик компани болох чиглэлийг барьж байна. Тэгэхээр шаардлагыг хангахын тулд 3 жил ашигтай ажилласан байх ёстой. Олон улсын аудит хийгдсэн байх ёстой. Ийм тодорхой шалгууруудыг хангасан байж энэ төрийн эмчийн компаниуд өөрсдийг сайжруулна. Харамсалтай нь ярьснаасаа эсрэг юм хийдэг их юм байна. Жишээлбэл одоо тухайн үед хэд их төрийн оролцоог дэмжсэн ийм 12-аас 16 тэгээд төрийн банкыг тэгвэл ховжлохгүй яасан. Өөрсдийг сайжруулахгүй яасан. Энэ Эрдэнэ Монгол маань 5-7 энэ бүх болцоо нь байсаар байсан. Харин энэ хэрэгжээгүй. Одоо харин бид энийг илүү паблик компани болгож өөрөөсгийг нь дээшлүүлэх чиглэл хандлага барьж байна. Орон сууцчлалтын банк бол дэлхийн нийтийн хандлага. Манайх шиг эсхий гэртэй хот дэлхийд байхгүй. Эсхий гэртэй хот биш Солонгосын за Германы энэ орон сууцчлалтын банк орон сууцчлалтын хөтөлбөр санхүүжилтийн хэлбэрүүд бол энэ нийлүүлэлтэд дэмжиж эрэлтийг бас дэмжсэн юм хос дэмжүүлэлтийн бодлогоор иргэдээ орон сууцтай болгодог хямд өртөгтэй орлого нийцсэн орон сууцаар хангадаг бодлого Америк төрөл дэлхийн бүх улсад Фредди Мэй, Фанни Мэйгээс ахуулаад Сингапур төрөл бүх улсад ийм орон сууцчлалтын механизмууд орон сууцчлалтын санхүүжилтийн тусдаа механизм үйлчилж байгаа. Яагаад гэвэл энэ бол хүний суур үндсэн хэрэгцээ байхгүй юу? Хүний эрхийн одоо За яг сая таны дурдсан Америкийн Фанни Мэй, Фредди Мэйгийн жишээгээр бол одоо Монголын ипотекийн корпорац гэж байгуулаад хоёр дахь зах зээлийг бас хөгжүүлэлтүүд бол эхлээд явж исэн. За тэгээд хамгийн гол нь одоо бид нар танах ингэсэн манах тэгсэн гэж бас ярмааргүй байна. Урагшаа харж ярих гэсэн тийм бодол байгаа. За тэгээд барилгын салбар дээр танд бас нэг санаа хэлэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд болохоор ямар хандлага давамгайлж ийн вэ гэхээр улсын төсвөөс бас янз бүрийн одоо гадаад дотоодын хөнгөлөлтөө зээлийн их усрээр ийм барилга барьж байгаа явдал бол маш ихээр ихсэж байгаа. Ялангуяа бүр орон сууцны барилгууд. Гэтэл манай дотоодын одоо барилгын компаниуд бол одоо бүрэн одоо чадвартай болсон шүү дээ барилга барих. Тэгэхээр энэ одоо төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу эсвэл одоо төр дээр байгаа зээлийн их усрээр энэ барилга барих явдлыг бол одоо бас зогсоохон зөв гэсэн юм байр суурьтай байгаа. За дараачийн асуудалтаа оръё. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өссөн, захиргааны үн өссөн талаар ярьж байгаа. Бас нэг хамгийн эмзэг хэрэглээний үн өдөр ирэх тусам өсөж байгаа. Ийм эмнэлгийн хэрэгсэл үйлчлэгээ гэсэн английн зардлын үн өнгөрсөн 1 жилийн хугацаанд 18% өсжээ. Нэг өрх дунджаар 1 сар 113 мянган төгрөгийн им авдаг гэжээ. За утааны улирал ихэлсэн энэ зардал улам бүр нэмэгдэж байгаа. Тэгээд нөгөө талаас энэ тогтмол им авах хэрэгцээ шаардлагатай хүмүүс бол хамгийн эмзэг бөгөөд хамгийн орлого багтай хүмүүс байдаг. Тухайлбал манай ахмадууд байна. Тэтгэврийн хөгшчүүд үнийн өсөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж байна. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хөгшөд им тангаа аавна, хоол хүнсээ аавна, орон сууцны төлбөрөө төлнө, цахилгаан дулаанаа төлнө. Ер нь яаж амьдрах вэ? За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бас энэ ангилд багтж байна. Тэгэхээр засгийн газраас ахмадуудын нийгмийн асуудалд хэрхэн яаж анхаарч байгаа? Цаашид тэтгэврийн реформ хийх бодол байна уу?
За тэтгэврийн реформ хийх шаардлагатай. Ерөөсөө манай энэ реформуудын үндсэн шаардлага бол энэ авилга хулгайтай л нөхцөлдөж байгаа юм. Яагаад тэтгэврийн реформыг шаардлагатай вэ гэхээр энэ тэтгэврийн сан алдагдaltaй болсон 2030 он гэхэд тэтгэврийн нийгмийн даатгалын сангийн алдагдал бол бараг оюутлогоо хэмжээнд хүрэх тооцоотой. Яагаад энэ тэтгэврийн зөрөө энэ бүх юм чинь инфляцийн дагуу төдж байгаа тэтгэвэр өсөд байхад нийгмийн даатгалын сан үржиж хөгжих ёстой сан хөгжөөгүй. Нийгмийн даатгалын санд үе үед нь хулгай нөрлүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хямд хүүтэй байршуулдаг үржүүлж явах ёстой газар одоо өрн тар хийгдсэн ажилласан учраас нийгмийн даатгалын сан маань өөрөө даахаа болчихсон. Ахмадуудын нас уртсаад байдаг, Монгол хүний насжилт уртсаад байдаг сайн үзүүлэлт байдаг. Тэрний дагаад тэтгэврийн инфляцийн хэмжээтэй уйлдуулж нэмэгдүүлээд байдаг, зарал тал нь өсөд байдаг. Энэ талд нь дагаж өсөж явах ёстой нийгмийн даатгалын сан хулгайд идэгдсэн үед. Инээс болоод тэтгэврийн сан зайлшгүй реформ хийх болчиход байгаа. Одоо энэ дутсан санг яаж нөхөх вэ гэдэг хамгийн том асуудал. Ерөөсөө энэ банкн дээрч байгаа үе үед байгаа системүүд бол дандаа энэ газар болгон тулгай нэрвчнээс болж л энэ сангууд маань, нийгмийн даатгалын сан маань энэ бүгд маань одоо алдагдлын урах болчиход байна. Энийг эхэлж хаахын тулд заавал энэ шатыг дээрээс нь шүүрдэж энэ сахилга хариуцлага, авилгагүй дэг журамтай системийг бий болгож иж бүх энэ савны цоорхоо ёроолуудыг хааж бүгэлж иж энэ системүүд бүгд ажиллаж эхэлнэ. Тэгэхээр нэгдүгээр зорилт бол энэ авилгал хэл ухаалгүй байх системээ төгс төгөлдржүүлэх л асуудал байна. Ингэжээж биднэрт одоо энэ эдийн засгийн эрхчлөөний хууль, чөлөөт эдийн засгаа дэмжих хуулиудаа өргөн байж одоо бид бас ойрын хугацаанд багц хуулиудыг өргөн барихаар төлөвлөж байна. Энэ бол эдийн засгийн эрхчлөөний хуультай хамт төр хувийн түншлэлийн тухай хууль, татврын багц хууль, татврын реформ, нийгмийн даатгалын реформ. За ахмадуудын тэтгэвэр нэмэгдэхгүй байгаадаа шалтгаан нь болохоор эрх баригчдын авилгал хээл ахуул хулгай гэж хэлэх шиг боллоо. За тэгээд авилгал хээл ахуул хулгайтайгаа хэдүүлээ тэмцмээр байна. Тэгээд энэ бол зөвхөн хоосон таадын PR үг баймааргүй байна. Тодорхой бодит үр дүн баймаар байна. Тэхийн тулд ингээд нэг бодиттой үр дүнгээ та нар маань бас богино хугацаанд харуулаач гэж хүсэх байна. За хоёрдугаарт бас яг энэ бодлогын шийдлүүдэд зохиц байдлаар засгийн газраас яаралтай өргөн барьмаар байна. Бас хангалттай хугацаа өнгөрж гинөө. Ер нь бол аливаа засгийн газрын одоо тэр бодлогын манлайлал, бодлогын шийдлүүд оруулж ирэх цаг хугацаа чинь эхний 100 хоногтой бас хийгддэг шүү дээ. Тэгэхээр бид танд бас 100 хоногт болох үед чинь бас тэрийг ярьж исэн. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн одоо нийгмийн даатгалын тогтолцооны реформ, за одоо энэ татврын реформ өгүүлэгдэж байна. Тэ? Татврын одоо ийм багц хуулийн шинжилгээг бол засгийн газар өргөн барих бүрэн эрхтэй. За энийг бол одоо бид бол одоо 24 оны 7 сарын 2-ноос хойш бол шаардж байгаа. Харамсалтай нь орж ирэхгүй байгаад байгаа. Иргэдээ санал авж ийн гэж яваад байгаа. Өнгөрсөн 7 хоногт Улсын хурлд гарсан намын бүлэг дээр татврын ерөнхий газрын одоо тодорхой мэдээллүүдийг бас сонссон. За тэгэхээр татврын байгууллага дээр төвлөрж байгаа одоо үр төлбөртэй аж ахуй нэгжүүдийн тоо өнгөрсөн жил 50,000 байсан бол энэ жил 70,000 болчихжээ. Татврын одоо үр төлбөрийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн жил 3 гаруй их найд төгрөг байсан бол энэ жил одоо 6.5 их найд төгрөг болчихжээ. Тэгэхээр аж ахуй нэгжүүд чинь татврын дарамтанд ор сөхөрч байна. Түрүүн бид нар зээлийн хүү ярьлаа. Зээлийн хүү өндөр байна. Татврын дарамт өндөр байна. Яаж энэ нөхцөл бид иргэдийнхээ амжиргааг дитгэх юм бэ? Яаж орлогыг нэмэгдүүлэх юм бэ? Тэгэхээр энэ татврын асуудал дээр та яг ямар тодорхой одоо бодлого шийдвэрийг богино хугацаанд яаж оруулж ирэх вэ? Энэ дээр бүр яг тодорхой шийдлүүд нэрлэнэ үү? Ер нь бид нар бол тасралтгүй л ажиллаа л байна л да. Гэхдээ ажил хийхгүй байна, амар зай үзүүлэхгүй байна. Нэг бол одоо огцруулна гэх юм, нэг бол одоо ингээл уус төржөөд байх юм, нэг бол ажил хаяад байх юм. Бензин шатхан биднээс хамааралгүй өөрсдөө үйлдвэрлэдэг учраас дайм байлдаанаас болоод тасраад байх юм. Гэхдээ тэр бүх асуудлуудыг бид зохицуулаад, эренблээд шийдэд явж байна. Татврын реформыг энэ төсвийн хуультай хамт эхлэлийг нь тавьж бид нэмэгдсэн өртгийн албан татврын орлогоос гадна бүртгэлийн зорилготой учраас бүртгэлийг ил тод болгох зорилгоор нөөтийг 1 сарын 1-ээс эхэлж буцаа олголтыг 2% 5% болгож нэмэгдүүлэх тодорхой түвшинд 70-80% хүрэхээр юм хуулийн төлөв өргөн барьсан. Парламентын хилцүүлгийн явцад энэ 10 сарын 1 болж хойшлсон байлээ. Хойшлсон. Яг үнэтэйгээ уялдаад бид татврын реформынхаа багцыг шинжилээд ойрын хугацаанд өргөн барина. Эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг 7 хоногт өргөн барихаар төлөвлөж байна. За энэ дотор багц хуулиуд өргөн баригдана. Тэгэхээр ипотекийн зээлч бай, орон сууцчлалтын багч бай зогцоороо эх 5 жилийн үндсэн чиглэлд өнөөдөр батлагдвал энэ бүх
идеологи нь эрх жилүүд хэрэгжүүлэх бодлогын суур баримтчиг батлагдана. Үүнтэй уялдуулаад бид төрийн өмчийн компаниуд юурчгийг сайжруулах асуудлыг 3 удаа засгийн газрын уралдаанаар хэлцээд түрүүчээс хариуцлагын тооцоохын тооцоод хувьчлах, татан буулгах, эренблээд гэрэг 7 хоногт улсын хурл дөрвөн барихаар бид төлөвлөж ажиллаж байна. За дараа нь дээр нь энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хууль таам татварын реформ, нийгэм даатгалын зохиц реформын хуулиудаа өргөн барина. За татварын дарамтыг ерөнхийдөө бидний тооцож байгаагаар 3-аас 4 их найд төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ бол жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг илүү чөлөөлөх. Гэхдээ харамсалтай нь сүүлийн үед татвар төлөлтийг сааруулах зорилготой юм шиг татварын реформ хийж дараа нь татварын өршөөл хийж ирсэн юм циклтэй байгаа. Манай өмнөх 4.10 тогтолцоон дээр ч гэсэн ажиллаж ирсэн. Тэгэхээр за тэгэхээр та занцчирсаа да. За ажил хийлэхгүй байх, ус төржүүлээд байна, янз бүрийн зүйл парламент руу оруулж ирээд байна гэж ярьж байна. Гадаад шокч бас ярьж байна. За мэдээж дэлхийн аль ч улс оронд бүх ус төрчнөр, бүх засгийн газрууд иймэрхүү бэрхшээлүүдтэй байгаа. Тэгэхээр хүн ер нь ус төрд яах гэж орж ирдэг вэ? Энэ бэрхшээлүүдийг давантуулаад тодорхой бодит шийдлүүдээ өөрийнхөө легасиг үлдээх гэж орж ирдэг тийм ээ. Тэгэхээр бол элдв янзын шалтгаан тоочхоо болоод яг энэ нөгөө бодит ажил руугаа зоригтой бас орохыг бол бид нар шаардаад байгаа шүү дээ. Тийм л зүйл өнөөдөр бас яригдж байгаа. Тэгээд өнөөдөр танд би нэг нэр томьёо бас хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн бид нар хилцүүлгийг амжиргааны өртөг гэсэн сэдвийн хүрээнд хий гэж бас нам дээрээ ярьсан. Тэгээд амжиргааны өртгийн хямралд Монгол улс нэрвэгдэж гин үү? За энэ бол ковидоос хойш бий болсон энэ амжиргааны өртгийн хямрал буюу англиар cost of living crisis гэдэг. Тэгэхээр бид нар яг ийм бодиттой хямралтай нүүр тулаад байна гэдэг өнцгөөсөө та бас дараачийн засгийн газраас хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн арга хэмжээндээ бас хандаач гэдэг ийм байдлаар асууж байгаа. Ягаад вэ гэхлээр иргэдийн амьдрал бол үнэхээр хүнд байна. Амжиргааны өртгөн нь бол дийлдэхэ байчлаа. Тэгэхээр бид нар бодиттой ийм зүйлүүдийг хийхгүй бол нөгөө өнгөрсөн удаагийн хилцүүлэгтээр ярьсан дундаж давхарчин улам бүр багаснаа. Тэгээ Монгол улс хизээ тэгэж нөгөө чинээлэг нөгөө Швейцар руугаа хөгжихий улам бүр алсраад байна шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө цаг хугацаанд дээр өөрчлөлт хийх ёстой. За тэгээд төгсгөлийн асуулт. Та элдвийн зар гуйлж дайвуулахгүйгээр яг л нэг л асуултанд хариулт өгнө үү? Та өөрийнхөө амжиргааны зардалд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Улсын хурлын даргаас бол ерөнхий сайдын цалин илүү бага байгаа гэж бодож байгаа. Ерөнхий сайдын хувьд бол энэ мэдээлэл бол бас нээлттэй байх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр бол яг энэ амжиргааны өртгийн хямрал танаа өрхөд ямар арга хэлбэрээр нөлөөлж ийн вэ? Сүүлийн 10 жилд, ер нь баг сүүлийн 30 жилд өрхийн зардал бол үндсэндээ орлогын дүнгээс өндөр байсан. Бодит орлогын дүнгээс. Ер нь цар тахлын үед хүний хэрэглээ хэмэгцэнтэй холбоотойгоор зардал нэлээд буурсан, орлого үйл хэлийг давсан тооцоол гардаг. Өөрөөр орлого давж иж хүн хоригдлолтой байна. Хоригдлоо үжиж дундаж давхрах амьдралын нөхцөл сайжруулах болцоо бүрдэнэ. Тийм учраас амьдрах зардал бол орлогоос их байхыг хэлж байгаа. Cost of living бол хотоороо тэр хот илүү өндөр өртөгтэй хот гэдэг ч юм уу.